За сайн байцгаана уу Idea Plus-ийн сонсогчдоо. Манай подкастнаас та хувь хүний хөгжил, хэрэгтэй мэдлэг, амьдралдаа хэрэгжүүлэх шин санаануудыг авах боломжтой. Idea Plus подкастын ээлж дугаар эхэлж байна. Герман Монголын хамтарсан Axel Fischer Academy буюу AFAC team-ийн үүсгэн байгуулагч Амар Түшаах мань хүрэлцэн яриад байна. За манай подкастт тавтай морилно. Бидний урилгыг хүлээн авч цагаа гаргаж байгаад тань маш их баярлалаа. За тийм та хэд бас баярлалаа. Яг тэгэхээр хүний туршлага өөртөө бас хангалтгүй байдаг те. Тийм учраас энийг бас аль болох нөгөө очиж асуугаад нээгээд бусдад хүргийгээд ийм одоо эрхэм хариуцлагыг сайн дураараа аваа явж байгаа залуучуудаа баярлалаа. Бас гарах чинь сайн байна. Баярлалаа. Тэгэхээр тантай өнөөдөр бид нэр мотивац буюу урам зориг, за тэгээд далд ухамсар зэрэг сонирхолтой сэдвүүдээр ярилцахаар төлөвлөж байгаа. За би юун түрүүн зочноос юу гэж асуумаар байна вэ гэхээр та зовлон бэрхшээл бол ад жаргалтай мөчүүдийг тодруулж өгдөг будаг юм аа гэж хэлсэн байсан шүү дээ. За бэрхшээлийг харах өнцгийн асуудал энэ дээр яригдж байгаа. Энэ дээр та арай дэлгэрэнгүй тайлбар өгж болох уу? Харин тий. Би яг энэ наад үгүй чинь бичиж байхдаа Америкт байсан. Яг тухайн мөчөл бол маш сонирхолтой тийм гоё мөч байсан л та шилбэл Honolulu, Hawaii тий. Далайн эрэг дээр их нэртэйгээ хойлохнаа байшинд ингээд тий гоё амраад тэгээд манай эхнэр маань бас ингээд 6 дахь хүүхдээ ингээд хэвлийдээ тээдсэн. Тэгээд ингээд жирэмсэн. Тэгээд битээр ингээд нөгөө хамт гэрэлснийхээ 10 жилийн ойг тэмдэглээ явж байхгүй. Тэгээд би яг тэр үед нь ингээд нөгөө компьютерээ нэгээд жоохон номныхаа ажлаас жоохон хийжсэн, биччихсэн. Тэгсэн чинь ингээд би нөгөө тэр жаргалыг маш хүчтэй мэдэрсэн. Тэр гол шалтгаан нь юу байсан гэхээр би яг миний биччихсэн сэдв болохоор би аавыгаа алдаад, ахыгаа алдаад, бас нэг ахыгаа алдаад тэ юучгүй болоод бүр өстой нөгөө хамраараа газар хатах гэдэг тэ амьдралын хамгийн хэцүү яг тэр дурсамжуун дээр явж ирсэн байхгүй биччихсэн байхгүй. Тэгээ ингээ харсан чинь би нөгөө яг далайн эрэг дээр тэгээ Hawaii тэгээ их нэртэйгаа тэ ингээд сууж байгаа. Тэгээ яг энэ хоёр нөгөө маш хүнд зовлонгийн мэдрэмж нөгөөх нь маш гайхалтай амьдралын таашаал хоёр яг нэг зэрэг мэдрэхгүй. Тэгээд би урд нь хэрвээ би зовж үзээгүй байсан бол би энэ газраас ийм өндөр хэмжээний таашаал авч чадахгүй тийм. Тэгэхээр хүмүүс бас одоо юу гэдгийг амьдрал зовлон бишээ тулахтаа мөнхөд ийм байх юм шиг боддог. Ямар нэгэн зүйлээр дутахтаа эсвэл ямар нэгэн зүйл хүнд үеийг туулаа явж байхдаа би ямар азгүй юм бэ гэх тийм. Гэтэл яг үнэндээ энэ азгүй мэт тэр дурсамж нь тэгэл дурсамж болол үлдэн тийм. Цаг хугацаа үргэлж уурсч идэг тийм үстэй. Тэгээ хожим нь яг тэр нөхцөл байдлаас гарахтаа гарсан нөхцөл байдал нь заримдаа энгийн юм шиг тий. Одоо бид нар зүгээр л энгийн нэг зүгээр л ингэж сууж байна. Гэтэл бид нар настай хүнтэй харьцуулбал эсвэл бид нар яг үнэндээ зовлон туулаа явж байгааг харьцуулбал яг одоо бид дөрөнд ад жаргалтай байж байгаа байхгүй тий. Тэгээд зовлон бэрхшээл бол яг хүний амьдралаас авах кайфыг нэмэгдүүлдэг юм байна гэдэг би яг мэдэрсэн байхгүй. Өсөж үзээгүй яаж би цатгалан байна гэж хэлж чадах юм бэ? Зовж үзээгүй яаж өнөөдөр би жаргаж байна гэж хэлэх үү те хувцсгүй байж үзээгүй хүн бол одоо хувцтай байгаараа би бол одоо бол тансгэлж гин гэж би хэлж чадна. Гэвтэл би зовж үзээгүй бол би яаж амьдралыг дүгнж ямар ч дүгнэх байхгүй бодох. Тодорхой ажил хийгээд одоо юм бүтээх гээд явж байгаа хүнд л тэр бэрхшээл одоо тулгарнаа да. Юу ч хийхгүй бол бас зүгээр байгаа л байна. Тэгэхээр энэ тал дээр одоо өөрийгөө яаж тасгалж болох хэрэгтэй юм бол одоо жишээ нь томоохон зорилт тавиад тэрнийхээ араас явж байгаа бол өдөр тутамдаа нэлээд одоо бэрхшээлтэй тулгарна. Тэр бол тэрнтэй одоо сэтгэл зүгээ илүү одоо тасах тал дээр хүн юунд анхаарч байгаа юм. За мэдээж би бол мотиватор те. Би бол мотивац өгөх хэрэгтэй. Миний үүрэг бол өнөөдөр. Тэгэхээр ер нь бол яг ийм нөхцөл байдал явж байгаа хүмүүст бол нэг зүйлийг л бодох хэрэгтэй байдаг. Жишээлбэл энэ зовсон болгон жаргадаггүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Эсвэл бэрхшээл болгон гоё дурсамжтай бас үлддэггүй байхгүй. Тийм учраас энийг бэрхшээл туулагч өөрөө шийдэх хэрэгтэй. Жишээлбэл одоо би бэрхшээлтэй туулж байгаа бол энэ хожим нь надад ичмээр түүх болж үлдэх үү? Эсвэл энэ бэрхшээлийг би дараа нь тайзан дээр гараад те мянган хүнтэй хуваалцах түүх байж болох уу? Энийг би одоо шийдэх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо бэрхшээл туулагч бол баярлж болж байгаа байхгүй. Yes. Одоо би энэ боломжийг яах вэ? Энэ жоохон дутагдaltaй байдлыг эсвэл энэ жоохон хэцүү амьдралыг хэдхэн жилийн дараа өнгөрч штэ. Тийм учраас би энийг одоо яах вэ гэхээр дараа нь харин ч бүр бусдад хэрэгтэй түүх болгож бичье. Тийм биз? Тэгэхээр амьдрал юу н хоёр төрлийн түүх үлддэг юм байна. Санамсардгүйгээр бичсэн түүх, санаатаагаар бичсэн түүх. Тэгэхээр энийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүн ирээдүгээ өөрөө одоо энэ нөхцөл байдлыг одоо үр дүнтэй зовх уугүй гэдэг хүн өөрөө шийдэж болно гэсэн. Тийм ч одоо энэ подкастыг сонсож байгаа хүмүүс бол одоо хэрвээ бэрхшээлтэй одоо яг тулгарцсан явж байгаа хүмүүс бол одоо бодох хэрэгтэй болж байгаа байхгүй. Окей, энэ бол дараа нь ярих нэг түүх үлдэх гээд байгаа юм. Тийм учраас энийг нэг айтайхан гой зөв дуусгачих тий. Төвчөөд дуусгачих тий. Эсвэл урамшуулаад дуусгачих.
Эсвэл ажиллаа л ингээл дуусгачих гэдэг юм. Яг ийм урам зориг бас аваасаа л гэж бодож байна. Тэр ямар бэрхшээлөө гэдэг дээр бас нэг жоохон ялгаж салах хэрэгтэй харах хэрэгтэй мэн гэж ойлголоо л доо. Би Shark инх төвшингийн нэг ярьцлагыг уншиж ирсэн. Тэрэн дээр бол маш олон хүн туслахаар хичээж ажиллаж исэн тухайга ярьсан байсан. Гэхдээ нөгөө нэг туслуулах гэж байгаа хүмүүс дотор одоо өөртөө туслахаар шийдээгүй одоо хүмүүс цөөнгүй байсан юм байна л да. Тэгэхээр яг тийм тэгж шийдээгүй хүнд одоо гой мотивац яриад туслах гад одоо явах бас жоохон үр дүн муутай гэдэг санааг бас тэндээс ойлгосон. Өөртөө туслахаар шийдэхин тулд ер нь яах ёстой юм бэ ер нь? Мэдээж хоёр өнцгөөс бодох хэрэгтэй. Чи хэрвээ шийдэхэд нөлөөлөх гэж байгаа хүн бол яах вэ? Эсвэл чи өөрөө энийг шийдэх ёстой үгүй юу гэдэг хоёр тусгал ба шүү дээ. Хэрвээ одоо инфлюенсер буюу нөлөөлөгч бол би бодож шүү дээ. Яаж ингэж бодож чадахгүй хүмүүсийг би ингэж боддог болох вэ гэж бодвол нэг өөр хэрэг тийм үү. Хэрвээ одоо яг энийг сонсоод би өөртөө ер нь туслах хэрэгтэй үгүй юу гэж бодоод сууж бол бас нэг өөр хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хувь хүний хөгжлийн сэдв гэдэг чи одоо гарч иж байна л да. Энэ дээр хувь хүн яагаад төгжих хэрэгтэй юм бэ гэдэг чи одоо энэ дээр л гарч байна. Жишээлбэл одоо юу гэдэг юм бүх юм явж хувь хүнээс л эхэлдэг байхгүй. Одоо шил гэр бүлийн асуудал байна. Санхүүгийн асуудал байна. Энэ бүх зүйлийг одоо ингэ бодоод үзэх хэрэгтэй. Хэрвээ чи өөрөө өөрчлөгдөхөөр шийдэхгүй бол нөхцөл байдал хизээч яах вэ? Миний хүсэж байгаа шиг болохгүй байхгүй. Болохгүй байх ч ёстой. Ёстой ч байх одоо зүгээр тэр миний аясыг дагах албагүй байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг ойлгохдоо л хүн өөрөөсөө би хин юм бэ? Би яагаад өөрчлөх ёстой вэ гэж асуудаг. Гэтэ ихэнхдээ хүмүүс энэ асуултан дээр ирэх хүртэл нэлээд бэрэг туулах хэрэгтэй болдог. Яг чиний хэлдгээр ойлгоогүй хүмүүс байж байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийг одоо миний үүрэг болов шүү дээ те. Би ганцхан яг мотивац өгдөг хүн бас биш л дээ. Би бол нөгөө ятхан синхруулдаг бас юм одоо миний ярианы доторс юм агуулдаг. Би бол аль болох хүнийг эвдэж ороод, үзэл бодлыг эвдэж ороод тэр хүний төлөө шүү. Аль болох нөгөө шүүмжилтэй хандж өөр дээр одоо туслахад нь тусалдаг. А зарим хүн бол багшийн үүрэгтэй ярьдаг те. За зөвхөн зааж өгдөг те. Тэгэхээр одоо өөртөө л бодох хэрэгтэй. Чи яг нөлөөлөгч үү? Эсвэл тайлбарлагч үү? Гэдгээр нэг талаараа өөрөө бодох хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө агуулгыг өөрчилж болно. Хоёрдугаар төв хүн бол өөр дээр уучлаарай чи би хин бэ гэдэг асуултаа уулзах хүртэл битүүний амьдрал өөрчлөлт болоог байна. Гэдгийг бол хатах хэлж ихтэй болох. Тэгэхээр ер нь би бас сонирхсан л доо inspiration, aspiration, motivation гэдэг үгнүүд байна. Тэгээд inspiration буюу одоо дотоод сэтгэлийн дуу хоолой өөрийг нь урам зориг, өөрөөсөө дотроос урам зориг авдаг. Мотивац нь болохоор энэ гаднаасаа нөлөөлүүлж авдаг. Aspiration буюу тэмүүлэл гэдэг бол бас дотроос гэдэгтэй ер нь ойролцсон юм байлээ. Тэгээд таны хувьд одоо хувь хүний хөгжлийн активын хувьд болохоор бас илүү мотивац тал руугаа байдгүй. Эсвэл бол дотор тухайн хүнийг одоо таасаа эвдэж гаргаж ирдэг гэдэг inspiration тал руугаа байдгүй. Энэ бас нэг асуулт. За хэрвээ гаднаас дотноос гэх юм бол хүн дотроосоо өөрчлөлтийг хүлээх хүн позишн дээр бол би биш л дээ. Тэгэхээр альва угаасаа inspiration ч бай, motivation ч бай, эцсийн эцний хүнийг үйлдэлд хөдлөх гээд байгаа. Тэр нэг урам зориг аваад амьдралаа өөрчлөлт нь нөлөөлөх гэдэг. Тэгээ яг бид нар чи ганцхан амьдрал шүү дээ, тийм учраас бид нар аль болох одоо өөрийнхөө амьдралыг нэг бусдад нэг жоохон нөлөөлчих юмсан тийм нэг энэ амьд яваа настан дээр нэг хүний амьдрал ч гэсэн өөрчлөлт ингээ хармаар ба шүү дээ. Тийм учраас бид нар ерөнхийдөө сайн дураараа ийм том хариуцлага авцсан. Ер нь бол тогшноо, хайнаа, нээх гэж хичээнэ, хүмүүс туслана. Тэгэхээр Эйнштейн хэлсэн байдаг төсөөл мэдлэгээс илүү гэж. За одоо зөвхөн мэддэг байх нь хангалтгүй гэдэг яриад ирэхээр далд ухамсарын асуудал яригддаг л да. Тэгээд энэ далд ухамсарт ч одоо санамстай санамсаргүй гадна дотноос олон хүчин зүйл нөлөөлж идэг бидний авч байгаа мэдээллийн урсгал гэдэг ингээд аваад үзэхээр. Тэгээд гол нь энэ далд ухамсартаа өөрөө нөлөөлж эргээр нөлөөлж болно гэдэг байгаа шүү дээ. Энэ дээр яг ямар практик алхмууд дээр одоо хүн анхаарч өөрийгөө тэр сайн сайхан зүйлийг бодох юм руу одоо далд ухамсараа чиглүүлж явах хэрэгтэй юм бэ? Яагаад ер нь энэ сэдвүүдээр бид нар анхаарах хэрэгтэй юм бэ? Сая Эйнштейний үгэн дээр л ярьчээ. Мэдлэг болгон хайж тэмүүлж олж авч ич тэр зүйлээрээ өөртөө санаатайгаар нөлөөлдөг. Төсөөлөл яагаад илүү чухал вэ гэхээр чи бодсон ч бодоогүй чи үргэлж төсөөлөлд автна. Ойлгож байна. Тэгээд төсөөлдгүй хүнийг төсөөлдөг одоо мэддэг хүн хоёрын одоо давуу тал нь юу гэхээр мэдж байна гэдэг нь хүн зоригтойгоор ямар нэгэн зүйлийг олж уншаад тэр зүйлээр өөртөө нөлөөлж гинэ гэсэн. Хэрвээ чи тэмүүлэл зориг тодорхой зүйл байхгүй бол чамд бүх орчин чамд нөлөөлнө гэсэн. Тэгвэл чи төсөөлөлд нөлөөлж байгаа бүх хүчин зүйл нь өдөрт гараад шийдвэр өгч 90% чиний мэдрэмж захирдаг. Мэдрэмжийг өдөртөх зүйл нь далд ухамсар ба мэдрэлийн төв системээр дамжуулаад өгж байгаа тэр нэг одоо үзэж харсан зүйлээрээ төсөөллийг бий болгоод төсөөлөл нь өөрөө надад мэдрэмж болгож доошоо одоо үүрэг өгдөг. Тэгээ энэ мэдрэмжэн дээр суурилахтаа бид нар би ингэж хүсэж чинь гэж тодорхойлдог. Гэхдээ харамсалтай нь
энэ чи хүссэн үү эсвэл чиний төсөөллийн одоо мэдрэмж юу гэдгийг хүмүүс ялгаж чаддаг. Тийм учраас амьдралд хоёр төрлийн хүн байгаа. Нөлөөлүүлэгч, нөлөөлөгч. Тэгэхээр төсөөллөө юу төсөөлөхөө өөртөө захиалж чаддаг төвшөнд ирэх юм бол энэ амьдралын хоёр дахь төвшин. Нэггээр хэлэх юм бол харах зүйлээ өөрөө шийддэг. Юу үргэлжлүүл төсөөлөхөө, юу төсөөлөхгүйгээр шийдэх юм бол би мэдрэмжээ захирах чадвартай болж байна гэсэн. Хэрвээ чи энэ процессыг ойлгохгүй бол чиний мэдрэмж чи энэ мэдрэмжийнхаа боолно болно гэсэн утгатай. Тэгэхээр юу бодоод байна гэдэг дээр ер нь тийм давтамжийн асуудал би айгу чухал гэж хардаг л да. Өөрөө их гоё дандаа одоо тийм саяны ярьсанчлан аюу зөв зүйл рүү өөрийгөө бодоод тэр бодол давтамжтай яваад нэлээд хугацааны дараа бол хүн тэр сайхан зүйл рүүгээ илүү төхөж чаддаг юм шиг санагдал та. Тэгэхээр энэ бол төсөөллийн хувьд чухал гэж энэ талаас бол харсан. Та бас үүнээс гадна хүн том зургаар одоо амьдралынхаа зорилгыг том зургаар харах хэрэгтэй. Үүнийг одоо бүрэгдтэй зөвлөсөн байсан шүү дээ. Том шувуу бол одоо дээр нисээ том зургаар нь хардаг. Гэтэл өдөр тутмын одоо богино хугацааны таскууд буюу бидний хийх ёстой ажлууд бол богино хугацааны зорилго. За тэрэн дээр харин фокуслж буюу анхаарлаа тавих ёстой гэж. Энэ хоёрыг одоо яаж одоо тэнцвэртэй байдлаар одоо аль алийг авч явах ёстой юм бэ? Тэр том зураг л чухал л да. Хэрвээ томоор харахгүй бол хэдүүлээ өдөр тутмын жижиг зорилгуудад бүр төөрнөлтөө бүх юм боломж болгон чамайг яг нэг зорилго руу хөтлөхгүй шүү дээ, тэ. Бас бэрхшээл болгон бас биднэрт саад болохгүй байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө том зургаар хаар гэдэг нь ерөнхийдөө бол ингээл хэлчихээд аагаас яа хүртэл нэг харах гад хичээгээрээ. Нэг өөр юм бол хүний амьдрал богинохон шүү дээ. Дундаж наслт нэг 65-аас 70 байна. Дэлхийн дундаж наслт 65 гэж гарсан мөлий. За яг 70-аар үзлээ гэж бодоход бид нар нэг 70 жил одоо та нар хэдэн настай залуучууд үлээ. Амьдралынхаа хаана явж чинь те. Тэгэхээр ерөнхийдөө хүн бол олон шийдвэрийг ингээд тултал гаргах хэрэгтэй байдаг. Жишээлбэл би бол амьдралдаа энэ зарчмаар амьдрнаа. Би бол энд хүрэх гээд байгаа маа. Одоо шил миний амьдрал хизээ өөрчлөгдсөн байг бол 26 настай өөрчлөгдсөн. Яа тэгвэл би яаж ихийн тухайн анх удаа бодсон байхгүй. Би ийм зарчмаар явна. Би салахгүй. Би гэрэлтэнд үнэнч байна. Ойлгож байгаа шүү дээ, тэ? Энэ бол би амьдралыг зүгээр одоо юу гэдгийг амьдралд ямар нэгэн эрсдэл тулгархад би одоо харамсах зүйлгүй амьдрахын тулд эцсийн үе хүртэл явах зарчмаа шийдсэн гэсэн утгатай. Тэгээ имийг том зургаар нь харах юм бол жижиг зүйлүүдийг хийхэд амархан байдаг. За тэгээ мэдээж ажлын тухай ярих юм бол алсын хараа том зураг гэж юу хэлэх вэ гэхээр доор хаяж нэг үлрэлээр харах чадвар. Одоо шил эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс бол мэдж байгаа. Өмнөх эдийн засгийн шилжилт хийцээ байсан бэ? Одоо энэ процессын хооронд хэр их хугацаа байсан бэ? Одоо нийгэм эдийн засгийн хувьд яг шилжилтийн үе явж штэ тий. Гэтэл одоо яг энэ өөрчлөлтийн процессыг өмнөхтэй харьцуулж үзэх юм бол одоо бид нар амьдралаас мэдэх хэрэгтэй. Авиастай байх, өндөр боловсралтай байх гэдэг бол нэг өөр зүйл. Цаг үеийн нөхцөл байдлыг ойлгоно гэдэг бүр өөр зүйл. Окей. Тэгэхээр чин том зураг гэдэг чинь том зураг гэдэг нь имийг улирлаар нь ядаж харах чадвартай. Жишээлбэл их сургууль сурахтаа доор хаяж 4 жил сурдаг гэсэн. Та төсөөлөд үзээрэй те. Тэгэхээр одоо часарганы мод ярихад нэг 5 нас үржиж жимсээ өгдөг байхгүй. Юмны улирал гэдэг чинь нэг ойролцоогоор бас нэг байна. Тэгэхээр ухаантай байх гэдэг сайн гэвч юмыг том зургаар харах гэдэг нэг өөр. Том зургаар харахгүй бол одоо бид нар фокуслж чадахгүй гэсэн. Тэр фокус гэдэг бол угаасаа нөгөө том зураг дээр суйрлахаараа хүн өнөөдөр хийх ёстой ажлынхаа ирэмбийг тогтоох чадвар. Энэ бол хамгийн супер чадвар. Жишээлбэл одоо чи нэг улирлаар нь харлаа гэж бодоход чам таскн дээр чи 10 зүйл гарч ирвэл чи энэ 10-ыг ирэмбэлж чаддаг байх хэрэгтэй. Ирэмблэнэ гэдэг чинь юу нэгт, юу нь хоёрт, эсвэл юу нь энэ сард, юу нь дараагийн сард вэ гэдгийг чи харж чадна. Яг л энэ чиний том зурагтай холбоотой. Тэгэхээр яг энийг ярьсан чинь манай өмнөх цаашны яриа санагдаж байна л да. Most important task MIT гэдэг одоо хамгийн чухал хийх ажлаа ингээд ирэмэлсний хүчээр манай өмнөх зочин бол Америк 6 жил сурахдаа Харвардыг төгсөнгөө ахаад 2 магистр хамгаалангаа ахаад бас ажил хийж төлбөрөө хийж чадсан байсан л да. Тэгэхээр үнэхээр тэндээс одоо хүн үнэхээр тэр чухал ажлуудаа ирэмблээд үнэхээр фокусд буюу одоо төвлөрч чадвал ямар их потенциал хүнд байд юм бэ гэдэг бас нэг жишээ болов уу гэж тухайн үед бодож исэн. За ингээ ярихаар бас хувь хүний нөгөө санхүүгийн менежмент бас яригдана л та. За хэдий ингээ том зургаар хараад нөхцөл байдлаа мэдрээд хүн нөгөө нэг хэрэгцээний шатлын ол гэж байдаг. Амжилтыг дагаад хүний хэрэглээ бас ингээ автоматар дээшилж идэг гэж ойлгож байгаа. Тэгэхээр яг энэ дээр одоо санхүүгээ ер нь яаж менежлэх хэрэгтэй юм бол хитрхи бас нөгөө зардлаа танах дээр фокуслахаасаа илүү олон одоо борлогын их усүр дээр хүн илүү фокуслж төвлөрж явах хэрэгтэй гэдэг юм зарчмууд байдаг л та. Энэ дээр яг практиктай холбоод үзвэл одоо хүн ер нь юунд анхаарах хэрэгтэй юм бэ? Гэхдээ одоо бидний үед хамгийн том бэрхшээл бид ээж аваасаа нэг өв аваагүй. Бид нар чинь 0-оос явж байгаа. Онцгойлон монгол хүмүүс яваад.
Тэгэхээр чинь одоо нөгөө юу гэдгийг одоо зардлаа танаадгүй тэгээ танаад ахаарч нэг зардалч одоо залуучууд байхгүй шүү дээ. Байгаа нь амьдралд нь хүрэхгүй байх чи. Тэгэхээр ерөнхийдөө бол яг хаа санхүүгийн мэрэгчлэнүүд юу гэж зөвлөдөг вөхөр ер нь бол эхлээд цархаа бүглэх хэрэгтэй. Эхлээд цархаа бүглэх хэрэгтэй. Энэ гэхдээ хамгийн чухал нь бас биш. Жишээлбэл энэ юутай холбоотой гэхээр нөгөө хин хэдий ч энэ ажил хийгээл олсон мөнгө нь яг юм болохгүй шүү дээ. Тэгэхээр эхлээд яг олон хүмүүс хоёр хуваагдсан байг энэ дэр. Зардал хамаагүй, орлого нэм. А зарим нь болохоор орлого явах эхлээд зардлаа тана гэдэг. Тэгэхээр ялангуяа Монгол хүмүүс шиг юм сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд бол ерөнхийдөө би зардлыг танахыг бол нэлээд чухал тооцсон ёстой гэж боддог. Яг тэгэхээр бид нар ч айгүй тийм дэвэргүй тийм эрсдэл хийх чадвартай хэрнээ яг жижиг юм деталь дээр анхаарч чаддаг. Тэгэхээр ер нь бол сул зардлыг барьна гэдэг бол маш сайн чадвар. Тэгээд дээр нь нэмэх нь дараа нь орлого нэмэгдүүлэх ёстой л гэж боддог. Тийм. А миний хувьд амьдралын туршлага гэвэл би ерөнхийдөө яг 0-с бүх юмыг босгосон. Тэгтээ энд бол нэг тийм амар тийм мундаг ухаалаг байсан гэхээсээ илүү яг нөгөө би нэг юм хэлмээр байна л да. Ер нь ямар ч том төсөл амжилтанд хүрэхээр явж байгаа бол ганцаараа явах нь хангалтгүй. Хамттай байх хэрэгтэй. Намайг ямар ч туршлагагүй байхад миний хамтрагч яг хамгийн хэцүү одоо тий одоо хурдан явъяг бол ганцаараа яв, хол явъяг бол олоолаа явдаг шиг тий. Харин тий. Тэгэхээр одоо ялангуяа залуучууд дамгаалсан манай шиг улсад бол бүх хүн ямар гарааны тэр их хөрөнгө оруулалт хаана байна тий. Тийм их мөнгө хаана байна. Одоо жишээл бид хэдийн хувьд ингээд ярихад та нар хоёулаа явж байна те. Энэ айгүй сайн байхгүй те. Нэг нэгнийхээ асуулт талыг нөхөө. Тэгээд анхны баялаг бүтээх төслийг хийж дууссаны дараа дараагийнх руу шилжих хэрэгтэй. Эхэнд бол маш их хөдөлмөр цаг хугацаа хөрөнгө оруулалт шаардна. Энэ үеэс ёстой нэг санхүүгийн сахилга баттай байсан үгүй юу гэдгээс шалтгаалаад хоёр дахь үеийг айгүй зөв ухаалаг хийх. Энэ шилжилтийг зөв хийж чадах юм бол ерөнхийдөө бизнес процессын хувьд бол тэр нөгөө re-engineering гэдэг байгаа шүү дээ те. Дахин шинжилэл хийх тэр процесс дотор л одоо маш ухаалаг хандаж чадах юм бол ер нь бол гарааны бизнес чинь яг тэр нэг хоёрдугаар үе орохдоо хамгийн эмзэг үе байдаг. Тэр үед л хамтдаа байж чадах юм бол тэр үед яг ухаалаг байж чадах юм бол бид нар хоёрдугаар үе рүү орчих болдог. Тэр ер нь бол хамтдаа байх хэрэгтэй. Тэ ер нь бол зардлаа эхлээд танах нь зөв. Тэ орлого бүтээх хэрэгтэй. Яг ингээ ярих надад Наполеон Хилл гэдэг одоо Америкийн агуу сэтгчийн хэлж ирсэн үг санагдаж байна л та. Mastermind Group гэж байдаг те. Чи өөрөө бол ганцаараа ингээд яг хурдан л явд юм байгаа. Гэтэл хүн mastermind group буюу одоо бусад хүмүүстэй ингээд түншлэлийн харилцаа хамтран нэг нөхөөд явж явах хэрэгтэй. Хүн иймийг үүсгэх хэрэгтэй гэдэг энэ зарчим бас энэ дээр яригдчихсэн л та. За санхүүгийн юм дээр бол монголчууд одоо бас хуримтлалыг бол нэлээд ойлгодог боллоо. Хөрөнгө оруулалт одоо хувьцааны зах зээл бас нэлээд бас сэргийж хэлж байгаа шиг байна. IPO байгууллагууд гаргаж байна. Үүнтэй холбоотойгоор бас зарим нэг хөрөнгө оруулалтаа тийшээ идэг боллоо тий. Ерөнхийдөө бол Alpha Active санхүүгийн боловсрол чиглэсэн бас нэлээд сургалтууд ордог. Миний хувьд бол яг энэ санхүүгийн боловсрол сургалтууд Ариг банктай хамтарч байгаа сургалтаас анх ер нь танаа хичээлүүдийг бас сонсч эхэлсэн л дээ. Тэгээд дансаа бас нэг аль болох олон хувааж хадгалах хэрэгтэй гэж ярьж ирсэн. Тэгээд би тэрний үндсэн дээр бас боломжоор бас хуваагаад тий бүр аагаас яацыг хүртлээ одоо бүр яацыг хүртлэх дансаа бас хөрөнгөлөж хамгийн бага нэгжин ч гэсэн цаашаа хийж чаддаг байх хэрэгтэй гэж ирсэн. Үүний үндсэн дээр би бас байртаа бас нойлмоор байдаг. Тэгээ баярлалаа гэж хэлмээр байна. Далин дуудаад тий. Тэгээ хүмүүс залуус ч гэсэн сонсож байгаа залуусд байвал боломжтой бол бас дансаа ядаж 3 хуваагаад хийгээд үзээрэй тий. Та энэ дээр бас нэг жоохон ч гэсэн зөвлөгөө өгөөч хүмүүст. Харин тий. Ерөнхийдөө бол яг 5 дансны арга, 3 дансны арга гэл айгүй олон юм байна. Энэ нь юутай холбоотой гэхээр амьдралын төлөвлөгөөтэй л холбоотой. Зорилго байхгүй бол хүн хадгалж чаддаг байхгүй. Зорилготой болох юм бол хүн бас нэг хадгалах шалтгаанаа одоо жишээлбэл аагаас яа гэдэг нэр одоо бусад хүмүүсийг зөв ойлгож ийн үгүй юу. Ямар ч байсан нэг урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй. Дунд хугацааны төлөвлөгөө хэрэгтэй. Урт хугацааны төлөвлөгөө, дунд хугацааны төлөвлөгөө хоёр байхгүй болохоор нөгөө хүн хадгаламжаа идчихэд байгаа байхгүй. Тэгэхээр ч нөгөө дунд нь гал хамгаалагчийн дунд хугацааны зорилго гэж нэг юм байх хэрэгтэй. Инхээр хамгийн багадаа нэг 3 данс байх хэрэгтэй болж байгаа. Тэгээ бас нэг юм чухал үг байгаа. Хизээ би яг мөнгө хувааж эхлэх вэ? Цалин нэмэгдэхээр үү? Эсвэл одоо юу? Тэгээ ямар ч байсан одоо хамгийн одоо батлагдсан одоо онол нэг юм яг одоо л одоо хуваах хэрэгтэй. Тийм учраас одоо нөгөө цалин бага өнө их өнө хамаагүй ямар ч байсан нөгөө хүн орлогоо хувааж сурах гэдэг нь зөв дадал зуршил суух хэрэгтэй. Хоёрдугаарт мэдрэмжээ захиж сурч байгаа. Одоо шилбэл үлдсэн мөнгөөрөө л амьдрын шүү дээ. Окей. Энэ мөнгөө хадгалаад ганцхан бас тэр өмтөн болчихж байгаа юм бас биш. Энд чинь бас нөгөө эхлээд зөв дадлан суухаараа дараа нь тэр хүн ирж байгаа хариуцлагт бас яг нухацтай. Одоо юу гэдэг хэрэг компани бол компани ч бас хөрөнгө оруулалтын данс гэж байх хэрэгтэй шүү дээ. Одоо юу гэдгийг нөгөө ашигаа хоримтлуулж яагаад өөр компани хөдөлж явах хэрэгтэй шүү дээ. Одоо тэгэхээр хувь хүний бизнесийн боловсрол нь цаашаа явсаар байгаад
одоо байгууллага удирдах байгаа үед нөөцийг хэрхэн зарцуулж байгаа гэдэг ч бас айгүй чухал. Хөрөнгө оруулалтын хувь заа болдоо ярьж байна, хувьцаа мөвцөө гэж ярьж байна. Ер нь бол энэ дээр манай залуучуудын хувьд анхаарах хэрэгтэй нэг зүйл бол хөрөнгө оруулалтыг дүрэн байгаа. Хэдэн хувиар эрсдэл хийх вэ гэдэг нэг юм дүрэн байгаа. Энийг айгүй олон хүмүүс алддаг. Жишээлбэл одоо байраа зараад шууд апогийн хувьцааг худалдаж авдаг ч юм уу. Айгүй том зээл аваад нэг компани хувьцаа худалдаад авдаг. Энэ чинь нөгөө хөрөнгө оруулалтын хувийн юм харьцуулалт байдаг байхгүй. Ер нь бол эрсдлийг нэг хүсрээд 30% илүү битгий хийгээрээ эсвүгөөс сэдвүүлээ гэр бүл хувийн амьдрал дээр айгүй том эрсдлүүд үүрж байгаа. Тийм учраас нэг юм хуваах зарчим байдаг те. Тэгэхээр чи одоо гэр бүл ч гэсэн хөрөнгө оруулалт гэж үзэх юм бол доор хаяж нэг 100% орлого хэдэн хувь хувааж иж эрсдлийг хэдийгээр хуваах уу? 3 авах уу 5 авах уу гэдгээ шийдэх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр заавал хуваахаас өөр арга байхгүй гэсэн үг. Энэ үйл дээр бас мэдээж сахилах бат айгуу чухлаар яригдж байгаа л да. Би таны хувьд бас ментор одоо хичээл ороод явдаг хүний хувьд айг өөрийнхөө тэр нөөцүүд ресурсуудыг яаж хуваарлдгийг бас сонирхож байна л да. Жишээ нь таны хувьд 24 цаг одоо яг ямар хэмнэлээр өнгөрдөг вэ? Одоо хүн потенциалаа бүрэн гаргахад одоо аргачлал талаасаа одоо яг ямар одоо ажлын дадлуудыг нь өөртөө суулгаж хөвшүүлж чадсан бэ? Окей, би бол амьдралаа ерөөхдөө нэг 7 жилээр одоо хувааж төлөвлөдөг. Тэгэхээр хүний амьдрал чинь настайгаа холбоотой юм мөчлөг гэж байдаг. Жишээлбэл одоо дүнгиж гэрэлсэн бол хүүхдээ өсгөх, нэгэндээ анхаарах, ихнэрээ хайрлж халамжлах. Дараа нь шинэ бизнес эхэлсэн бол тэр бизнестэй өөрийгөө ингээд бүтэн зүрстгэлээ ингээд зориулах гэдэг юм. Тэгээ миний амьдралд бол нэг одоо 2 үйлрэл өнгөрчөөд байгаа. Сүүл яг миний хяналтанд байсан. Тэр эхлээд би яг 26-аас одоо 33 хүртлээ болвол би одоо яг бараг одоо өөрийнхөө амьдралыг 100% гэж үзэх юм бол гэр бүлэг гэдэг хэсэг рүү одоо 100%-ыг 5 авах юм бол би энэ амьдралыг нэг 5 аваж бидээр заагаад байгаа л да. Сэтгэл зүй, гэр бүл мэнд, гэр бүл, ажил, санхүү гэдэг. Тэгээ ингээд 20-20% байх хэрэгтэй гэж үзэх юм бол би ерөнхийдөө гэр бүлийн одоо хариуцлага дээр маш их ачаалттай ажил. Тэр үедээ суурь маш сайн тавьсан гэж боддөө. Тэгэхээр тэр үедээ бол би одоо их цаг анхаарлаа бол гэр бүлдээ зарцуулсан. Энийг манай залуучууд бас нэг сонсчод илүүдэхгүй. Дараа нь чинь улирал бол илүү яг ажил бизнесээ босгох улирал. Энэ үед бол гэр бүл дээр арай урдныхаас бага зах зарцуулаад маш олон цагийг заах, зөвлөх, аялах, сургалт хийх. Энэ дээр бол одоо ингээд дундаж төвснөөс илүү зориулттай ажиллах шаардлагатай байдаг. Энийг бол олон хүмүүс мэднэ. Энэ бол төлбөр маш олон цагийн бүтэн цагийн ажиллах хэрэгтэй байдаг. Тийм амархан биш шүү дээ. Энэ үед өнгөрсөн үйлрэлдээ нөгөө гэр бүлийнхээ харилцааны асуудлыг засаагүй байх юм бол хинч орой шүндэл хүртэл ажиллаад хинч байгаагаа бүгдийг зориулаад олох биш. Бараг эсэргээрээ ингээд өөрөөсөө алдаад ингээд явхад гэр бүлийн үн ирээд нөгөө буруутгахгүй, хардахгүй, чамд гомдохгүй ингээд байж их хэмжээний одоо суурийг тавьж чадсан бол 2 дугаар үйлрэлд одоо ингэж өндөр ажиллах уу. Гэтэл дараагийн үйлрэл нь хүүхдүүд нь том болоод ирэнгүүт бизнесээс ачааллаа бууруулад илүү дахиад жоох юм те гэр бүлдээ цаг гаргаад магадгүй бизнесээ илүү нөгөө одоо юу гэдгийг системийг сайн болгосон бол одоо чи бага ажиллаад компани цаашаа яваа чи илүү гэр бүл бизнесийг давхар удирдах боломжтой. Дараагийн үйлрэл. Тэгэхээр ингээд үйлрэлээр нь харахгүй болохоор ерөнхийдөө бид нар ингээд бүх юмыг зэрэг хийнэ гэж оролдох юм бол бас жоох хэцүү. Тэгэхээр өөрийнхөө насыг бодох хэрэгтэй. Би хэдэн настай вэ? Би гэрэлсэн үү, гэрлээгүй юу? Ажил хийгээд хэдэн жил болчихоо вэ? Миний бизнесийг босгоход би хэдэн жил хөрөнгө оруулж чадах вэ? Миний нас потенциал гэл энийг ингээд бодох хэрэгтэй. Ер нь бол нэг доотлол нэг 3-4 жил ажиллаж үр дүн гардаг юм да. Ер нь ямар ч юм дээр. Тэгэхээр яг ажил амьдралынхаа гол аспектуудыг яг дарааллын хувьд те энэ өнцгөөс нь харж төлөвлөх нь бас чухал юм байна. Би бас өмнө яг энэ өнцгөөс бол харж байгаа хүн байна. За тэгэхээр ажил бизнесээ босгох гэж ярьлаа. Тэгэхээр энэ дээр яхаар хувийн хувьд нэг за өдөрт зүгээр нэг 8 цаг ажиллаад гэртээ харж амарчаал зориулт байхгүй бол амжилт бол айгүй хол юм шиг санагддаг л да. Тэгэхээр энэ дээр тухлаг бүс comfort zone гэж яриад байгаа. Өөрийгөө илүү эвдэх, өөрийнхөө тэр байгаа бүх нөөц болцоог шавхах тал дээр хүн ер нь юунд анхаарах хэрэгтэй бол ингээд бас нэг амархан хүн амархан хэмнэлтэд орчод идэг штэ ингээд нэг тийм өөрийгөө нэг ядраачихгүй шиг ингээл яваа за болоод байна да гэд гоё том бодоод идэг гэтэл бас өөрийгөө яг бүрэн дайчлахгүй бол амжилтаас жоохон холдох талтай ч юм уу гэж бас дүгнэдэг л да. Та энэ дээр сонсогчдод ямар зөвлөгөө өгөх вэ? Би нэлээ хатуул зөвлөгөө өгнө. Ер нь бол би чадахгүй юм байна гэдэг мэдрэмж ирээгүй байгаа бол чи өөрийгөө comfort zone-с ер нь гаргаагүй байна л гэж ойлгох хэрэгтэй. Надад яг ийм мэдрэмж ирж ирсэн. За одоо болий. Яг ингээд зогсооё. Тэ яг одоо би ингээд чадахгүй юм байна. Тэ энэ бол яг нөгөө энэ бол миний туршлага надтай ярьж байгаа байхгүй. Миний туршлага угаасаа иймийг л хийж исэн. Би хийдэг юм аа л хийлээ. Одоо энэс илүү бол би чадахгүй юм байна.
Гэтэл би нэг юм хэлээ. Яг энэ мэдрэмжийн чинь цаана шинэ үлрэл байдаг байхгүй. Яг энэ мэдрэмжийн цаана чиний огт үзээгүй, огт алхаж үзээгүй, огт хийж үзээгүй зүйлээд чи нүур тулахдаа чи хоёр сонголтыг хийнэ. Чи эрсдэл хийгээд тийш орох уу? Эсвэл чи эндээ үлдэх үү? Хэрвээ чи мэдрэмжээ даах юм бол чи үлдсэн дээр. Харин чи найдварыг сонгох юм бол чи алхаж үзээд тэр цаана юу байгааг мэднэ, тэ. Тэгээ энэ бол нэг талаараа эрсдэл. Гэхдээ би хэлээ. Энд хүртэл хүн өвдөн, шанална, шахтна, ганцаардна, ядарна. Маш олон мэдрэмжийн дараа хүн ингэж бодож байгаа. Зав болиё гэж бодож байгаа. Тэгээ энд бол хүрэхтэй бол би одоо ингэж хэлмээр. Чи энд хүрсэн бол чи баярл. Чиний хүлээсэн мэт. Чи амьдралдаа шинэ зүйл болохыг хүссэн мэт. Чи тэгээ эрсдэл хийсэн мэт. Чи өнөөдөр хүртэл явсан мэт. Яг яагаад энд ирчээд те одоо буцах хэрэгтэй гэж тийм мэт. Тэгэхээр яг би хэлээ. Чи айживл чи хүсчихсэн газраа нэрсэн байна гэж ойлгох хэрэгтэй. Одоо энэ үед ямар зөвлөгөө авах хэрэгтэй? Өөртөө бодож байна. Окей. Тэгэхээр айц гэд ярьлаа л да. Айц гэхэр ингээл зүгээр нэг шууд айгу буруу хүний сэтгэл зүйд буруугаар нөлөөлдөг, муугаар нөлөөлдөг л юм ганц хүчин зүйл юм шиг би ойлгодог байсан. Гэтэл ном уншаад байхад бол айц дотроо бас нэг жоохон олон янз байна. Мэдээж хүн муугаар нөлөөлдөг айц бол байна. Гэхдээ нэг арай нэг жоохон шиэрэг нөлөөд байдаг хүнийг нэг жоохон хүнийг тийм том ажил руу бас ингээ нэг ханцуу шамлаа орохоос өмнө нэг жоохон яг бодтоор тэр лугаа анхаарч байгаа хүн бол бас нэг жоохон айгаад идэг шүү дээ. Гэхдээ тэр айдас бол сайн нөлөөтэй гэж би бас ойлгосон. Хүн ер нь айдастайгаа ер нь айдсыг ер нь яаж зөв ялгаж салгах хэрэгтэй юм болоо. Мэдээж том ажил хийхийн өмнө бол хүнд том алхам хийхийн өмнө бол айдас байж таарна. Ер нь яаж зөв ойлгох хэрэгтэй юм болоо. Аха, окей. Би дөнгөж сая яг энэ сэдвийг ярьсан л та. Тэгээ ер нь бол нөгөө айдсыг хэд хуваах юм бол нэг бодит нэг юм айх хэвээр айдсгийн төрөл байна л та. Чи галаас айх хэвээр, чи аюулаас те өндрөөс айх хэвээр, уснаас айх хэвээр те одоо юу гэдгийг те өөрийгөө хамгаалах хэвээр гэвч огт болоогүй урд нь хизээж алдж байгаагүй зүйлийг алдах гэж байгаа юм шиг мэдрэмж. Яг үнэ. Чадахгүй байгаа юм шиг мэдрэмж. Энэ бол илүү ирээдүгөөс ирж байгаа санаа зовнил гэж хэлж болно. Яг үл чи огт хийж үзээгүй байхгүй. Чи мэдэхгүй шүү дээ. Тийм учраас чи өөртөө эргэлдэж байгаа те. Энэ үед хүнд хоёр сонголт бий үгүй гэж боддог. Жишээлбэл яг өнгөрсөн үеэс ирж байгаа айдас бол туршлаган дээр ярьж байна. За чи яг иймэрхүү зүйл дээр алдсан шүү. За энэ дээр бас нэг туршлага олж болно. Өнгөрсөн үеэс ирж байгаа айдсыг зөв хэрэгэл сурахын тулд чи өнгөрсөн үе дээр яг энэ кейс дээр нэг маш сайн анализ хийж үзэх хэрэгтэй байдаг. Чи анализ буюу дүн шинжилгээ хийхгүйгээр бүтлгүүтлийг хадгалах юм бол энэ үргэлж өнгөрсөн үеэс чамаа нэг юр бусын үл мэдэгдэх тийм айдас чамаа үргэлж ингэж эзэмдэж чи нэг болохгүй юм шиг ингээд нэг тийм үргэлж тийм би чадахгүй юм шиг тийм мэдрэмжтэй явна. Энэний өнгөрсөн үеэс ирж байгаа айдсыг яаж ялан дийлдэг вэ гэхээр дүн шинжилгээ хийх хэрэгтэй байдаг. Би тэр үед яагаад алдсан? Тэнэг байсан юм уу? Эдийн засгийн эргэлтээс болсон юм уу? Ханшны зүрхнээс бол алдсан юм уу? Ингиж дүгэлт хийхөөр хүн за би их тэнэг байж мартъя. Тэ? Би дахиж энийг бодмооргүй байж гэдэг юм үү? Ингиж хадгалах юм бол энэ айц чиний насан туршийн бүтлгүүтлийн гол үндэс бол нэгдүгээрт. Хоёрдугаарт ирээдүгөөс ирдэг бас санаа зовнил гэж нэг юм байна. Энэ хоёрыг ялгах сурах хэрэгтэй. Хэрэв ирээдүгөөс ирж байгаа санаа зовнилыг ялмаар бол би хэлье. Ирээдүгөөс ирж байгаа санаа зовнил биелэх магадлал нь 0.1%. 101%. Энэ магадлалын онол. Санаа зовох хэрэггүй юм биш үү? Тэгэхээр 99% тийм болдгоо гэсэн үг. 101 яг хаа. Тийм тохиол байна. Тэгэхээр би чамд хэлье. Найдварын сонгосон дээр. Окей. Санаа зовнил гэж. Үнэт зүйлээ тодорхойлох хэрэгтэй гэж та бас ярьдаг. Танай дэвтэр дээр бас байдаг. Тэ амьдралын дуужийн дэвтэр дээр бас байдаг. Хүн үнэт зүйлээ ер нь яаж тодорхойлох хэрэгтэй? Өөртөө байгаа хамгийн чухал гэсэн зүйлсээ ер нь бичгүү. Тийм би үнэт зүйлийг бас нэг яг таныхаар бас нэг сонсомоор байдیں۔ Дахиад энэ хүмүүс бас сонсоосоо гэж хүсэж байна. Хүн өөрөө ярьдэн штэ бурханлаг чанартай бугийн чанарч хүнд байдаг гэд. Тэг хүн сайн мууг ялгах чадвартай ирнэ хүнийг дандаа ингэ сордог. Энэ зөв буруу юу гэд ингэж идэг. Энэ нь шударга бүсэлтэй. Ер нь хүн өөрөө зөв бурууг мэддэг. Тэрийг яаж мэдэрдэг вэхээр яг болохгүй гэж бодож исэн зүйлээ чи хийх үедээ бич болохгүй юм хийчлээ гэдгийг мэдэрдэг үстэй те. Яг тэр мэдрэмжийн тэр зааг тэр чиний зүрх сэтгэл дотор зурсан тэр зураас буюу хил хязгаараа чи мэдэрж байгаа юм тэр. Тэрийг хүн ингэ санасаргүй болон санаатай байдлаар давдаг. Харин давсныгаа яаж мэддэг вэ? Чи өөрийгөө буруутгадаг. Окей. Тэ энэ бол чиний үнэт зүйлийн яг чин дотор ажиллаж байгаа байхгүй. Чи худлаа хэлэхгүй гэж бодчихсон зүйл дээр худлаа хэлсний дараа ямар ч гэрчгүй байсан ч гэсэн чи өөрийгөө буруутгаж байна. Би энэ зүйл дээр ингэж хийхгүй байх хэрэгтэй шүү дээ. Эсвэл би яаж ядарч доошоо орсон гэсэн би арай ч ингэхгүй гэдэг нэг тийм бас нэг тийм байна тийм. Тэгэхээр энэ бол хувь хүн өөрөө одоо хүн бол төрсэн цагаас хойш амьдрал чамд ингээд нэг өгсөн болохгүй заагийг ингээд чиний тарих мэдэрдэг те. Тэрийг чи
хийх зөрчигтэй чи өөрийгөө буруутгадаг. За энэ бол яг чиний үнэт зүйлийг чинь одоо хил хязгаар гэж хэлж болно. Гэхдээ энэ үргэлж ийм байх үгүй бас тийм биш. За хүн яг өөрийнхөө одоо өсөд төрсөн орчноос авсан үнэт зүйл гэж байна. Миний хувьд морь чухал. Тэ? Тэ манайхан бол моринд хайртай гэсэн чи нэг нь би моринд хайртай бас идэх дуртай гэл энэ чи өөр байгаас тэ. Тэгэхээр хүн төлөвшнө гэдэг нь үнэт зүйл дээрээ бас дүн шинжилгээ хийх хэлж байгаа. Манайхан угаасаа ингэдэг гэдэг ярьж бас хангалттай болчих. Энэ ч бас ерөнхий л байхгүй. Тийм учраас манайхан угаасаа юм биш. Би угаасаа ингэдэг биш. Энэ дээрээ дүн шинжилгээ хийх хүн би ирээдүйд хэн болох гэж байгаа вэ? Тэр ирээдүйд миний болохыг хүсэж байгаа хүн ямар дүрмээр амьдрал зохилтой вэ? Юуг одоо тэ зогсоож юуг дэмжих ёстой вэ гэдгийг ирээдүгээс шалтгаалсан бас нэг үнэт зүйлийг бүтээх нь энийг би дахин төрөлт буюу reburn гэж нэрлэдэг байгаа. Дахин төрнө гэдэг нь үнэт зүйлээ өөрчлөхийг хэлж байгаа. Тэгээд миний хувьд эх орон номер 1-т юу номер 1-т гэдэг ингээ өөрөө дахиад тодорхойлох хэрэгтэй. Энэ болвол нөгөө төлөвшил. Үнэт зүйлээ тодорхойлоогүй анализ хийгээгүй юм болвол хуучин үнэт зүйлийнхаа хохирогч. Азар амжилтанд хүрдэг хүмүүс азар бас алддаг. Ойлгож байгаас тийм ерөнхий хүмүүс байдаг гэсэн. Тэгэхээр айдас үнд зүйл гэдэг энэ чухал зүйлүүд дээр хүн үнэхээр задлж харах хэрэгтэй юм байна. Болохгүй бол бүр бичээд ингээд өөр өөртөө тулж ажиллах хэрэгтэй юм байна. Бүр болохгүй бол бүр тусламж авах хэрэгтэй. Тусламж авах Харин хэрэгтэй. зөвлөх хэрэгтэй. Тэгэхээр хүн ажил дээрээч тэр амьдрал дээрээч тэр ойр тойрныхоо хүмүүстэй үргэлж харьцаж идэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо тэр хүмүүстэй учир зүгээ зөв олцоход бол сонсох чадвар маш чухал юм байна гэж ойлгож байгаа. Өөрөө ярихасаа илүүтэй. Хүн заримдаа сонсоод байгаа юм шиг хэрнээ. Өөрийнхөө хэлэх юмыг дотроо бодож ярангуутаа нөгөө хүнийхээ гол санааг ойлгохгүй болохоор тэр хооронд бас үл ойлголцол үүсдэг юм болов уу гэж би ажигласан. Тэгэхээр энэ сонсох чадвар дээр одоо хүн уг нь илэрхий юм шиг хэрнээ бас цаана айгу бодмоор юм шиг те. Та энэ дээр бас юу зөвлөх вэ? Энэ харилцааны асуудал шүү дээ. Окей. Харилцаан дээр нэг юм тест бид нар хэрэгэлтэй. Чи хэлнэ гэж бодсон нь хэлсэн гэсэн үг биш. Хэлсэн гэдэг нь тэр хүн сонссон гэсэн үг бас биш. Сонссон гэдэг нь тэр хүн ойлгосон гэсэн үг биш. Ойлгосон гэдэг нь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг бас биш. Хүлээн зөвшөөрсөн гэдэг нь хийнэ гэсэн үг биш. Хийнэ гэдэг нь хийсэн гэсэн үг биш. Хийсэн гэдэг нь сайн хийсэн гэсэн үг бас биш. За ингээд энэчнээс бол чи хаана алдаа гаргаж ийн гэдгээ одоо олоход амархан байхгүй. Би нэг үүрэг даалгавар өглөө тэр хүн хийсэнгүү. Би одоо энэ яс намайг хүндлэхгүй ямар сони юм бэ гэж бодох уу? Эсвэл миний хэлсэн зүйлийг ойлгосноо? Хэрвээ ойлгосон атлаа тэр хүн яг тэгж хийгээгүй бол миний хэлснийг хүлээмжшүүлэхгүй байна гэсэн. Окей. Ингээд чи харилцаан дээр өөрийнхөө хаана ямар алдаа гаргаад байгааг саяны хідэн зүйлээр бодож үзээд тэ миний үйлдэл тэр хүн харилцааны асуудал гараад байгаа бол би тэр хүнийг сонсохгүй байна уу? Эсвэл хэлсэн зүйлийг би ойлгоогүй юу? Эсвэл би хүлээн зөвшөөрөхгүй байна уу? Гэдгийг ингээ олж тогтоох чадвартай болчихно гэсэн үг. Тэгэхээр харилцаа бол маш мэдрэмжтэй сэдв. Тэгэхээр угаасаа сонсох гэдэг бол хэлээ энэ бол төлөвшсөн үнийг төлөвшөлтөө хүн бусдыг сонсдог. Ер нь боловсралтай болно гэдэг чинь дүүргэх тухай биш. Боловсралтай болох процесс ч өөрөө сурсан зүйлээ хуваалцах ирээд буцаж орон зай гараад дахиж дүүргэнэ. Нэг үгээр хэлэх юм бол өөрийнхөө явж өнгөрсөн замаас олж авсан туршлагатай хүн бардахгүйгээр тэрэн дээр критикли хандаад дахиж шинэ юм оруулах чадвар. Дахин шинэ юм оруулна гэдэг чинь хүнээс сонсох чадвартай болж байна гэсэн. Нэг үгээр хэлэх юм бол хүнээс сонсож чадахгүй бол чи хараахан одоо юу гэж ойлгох вэ? Чи өөртөө хитрхийх найдсан явж байна гэсэн утгатай. Нэг үгээр хэлэх юм бол бүдэрч унахын өмнө бардам зам. Хэрвээ хүн тасралтгүй хөгжиж гэж бодож байгаа бол тодорхой хугацаанд олж авсан туршлагаа хоослох чадвартай байх хэрэгтэй. Нэгсэндээ өөрийнхөө 5 жилийн туршлагыг 5 жилийн дараа дүн шинжилгээгээ задлаад дараачийн дүүгэн яриаг сонсоод дахин өөрийгөө дүүргэх чадвартай. Тэгэхээр хүн өөртөө дүн шинжилгээ хийхгүй бол хүн дүүрчдэг юм байна. Өөрийгөө дүн шинжилгээ хийнэ гэдэг чинь туршлагаа задлана гэсэн үг байхгүй. Өөрийнхөө мэдлэгийг бас задлана гэсэн үг байхгүй. Тэгжин шинэ юм орж. Тэгэхгүй ингээд нөө задлахгүй өөртөө дүн шинжилгээ хийхгүй critical thinking гэдэг хандлага чи яагаад сүүлийн 5 жил одоо ингэж 10 чухал чадварын 1 2-т яваад байна. Тэгэхээр хүн өөртөө шүүмжтэй хандж чадахгүй. Өөртөө шүүмжтэй хандж чадахгүй гоо яаж энэ хүнээс зөвлөгөө сонсох юм? Тийм үстэй. Миний зөвлөл гэж бодож байна. Тэгэхээр яг одоо энэ дээр бол зүүрлээд хэлэхэд бол хүний одоо мэдлэг туршлага тарих бол зүгээр ингээд оруулаад хаагдчихдаг юм сав биш. Өөрөө ингээд дандаа орж гаралт. Яг нууртай адилхан. Нууртад урсчих хэрэгтэй. Оролт гаралт байх хэрэгтэй юм. Тэгэхээр энэ дээр өөрийгөө хичнээн мундаг одоо мэдлэг туршлага аваад одоо 10 жилийн туршлагатай ч хамаагүй тэрийг дандаа сэргээж рефреш хийчих хэрэгтэй юм байна. Бусдаас сайн сонсчих хэрэгтэй юм байна. Бусдад бас мэддгээ ч гэсэн хэлээд
явах нь их зүйтэй байна гэж ойлгож байна л да. За АФА академийн талаар товчхон яриач. Ер нь бол ямар төрлийн сургалтуудыг ер нь хийж ийн вэ? Таны хувьд одоо таны сургалтанд хамрагдсан хүмүүсийн хувьд одоо ямар эерэг өөрчлөлтүүдийг та ер нь анзаарав? Окей. Бид нар яг ерөнхийдөө цогц хувийн хөгжлийн цогц хөтөлбөрийг л анх ер нь бий болгох гэж хичээсэн. Яг тэр хувийн хөгжлөөр чи ингээд тус тустай хүмүүс яриа яваад байдаг байхгүй. Өөртөө тэгтэл нэг хүн яриад яваад байна. Энэ төвийн санхүүгээл яваад байна. Яг цогцоор нь ингэж нэг ойлгож авахгүй бол хүмүүс ингээд нэг мэдээллийг давтаж авах эсвэл нэг нь өрөөсгөл мэдээлэл ирдэг ч юм уу. Тэгэхээр яг герман хүнтэй хамтарч байгуулсныг давуу тал ба шүү дээ системтэй. Тэгээ яг логик дараалтай. Тэгэхээр бид нар нэг 5 чухал зүйлийг л энэ хийх гэж оролцсон юм. Тэгээ энэ зүйл маань ганцхан бид нар хийгээд Улаанбаатарт шийдсэн юм шиг энэ бүр олон улсын түвшинд бид нар одоо хийгээ явж байгаа. Нэг нь сэтгэл зүй. Тэгэхээр сэтгэл зүй гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал хэсэг. Эхний хэсэг бүр очихчтай хамгийн эхний хэсэг. Хүн эрүүл ухаантай, эрүүл сэтгцтэй бэжиж хоёр дахь чанар буюу эрүүл амьдралын хэм маяг өөрөө бүтээдэг. Тийм биз? Юу идэх ёстой ёсгүй вэ гэдгийг ойлгох хэрэгтэй болно. Бас төвчгүй юу гэдгийг шийдэхэд сэтгэл зүй чинь хамгийн чухал байхгүй. Тэгжиж эрүүл мэнд буюу одоо тий биетэй эрүүл анхаарал. Эрүүл байж иж 3 дугаарт гэр бүлийн харилцаа бас. Тэгэхээр гэр бүл гэдэг чинь ганцхан биетэй сэтгэлгүй байж болохгүй байхгүй. Гэр бүл гэдэг чинь ганцхан сэтгэл бие нөр газар бас байгаад иж болохгүй. Хоёулаа хамт байж иж гэр бүлийн харилцаа юу болно. Тэгээ 3 дахь нь гэр бүлийн боловсролыг бид нар бас олох гэж хичээж байгаа. Бидэрт маш их туршлага байгаа. Бид нар эрүүл мэндийн хичээл хөтөлбөрүүдийг боловсруулсан тий. Бид нар сэтгэл зүйд суурилсан маш олон гайхалтай хичээлүүд хийсэн. 4-р төсөл нь бизнесийн бүтээмж. Одоо энэ дээр бид нар удирдлагын сургалтууд байна. Өөрчлөлтийн менежмент, одоо карьер хөгжил гэдэг маш олон сэдвүүд байна. За 5 дахь нь санхүү. Хүний амьдралын 5 зүйлээс л бий болдог. Хамгийн чухал 5 салбар. Энийг нийлүүлээд энийг хувийн хөгжлийг тодорхойлж байна. Тэгэхээр бид нар бусдаас ялгаатай зүйл нь бид нар цогцоор нь хөгжүүлэх гэж ингэж хичээсэн. Энэ төсөл маань ганцхан нэг хүний амьдралаас эхэлсэн. Дараа нь Улаанбаатар хотод одоо хэрэглэгдсэн, дараа нь үндэсний хэмжээнд хэрэглэгдсэн. Бид нар энэ хичээлээ бас одоо Оросын холбооны улсад бас борлуулсан. Бид нар Өмнөд Солонгосын 5 хотод заасан. Бид нар Америкт заасан. Тэ одоо энэ жил ингээ WeChat-аар сая хятадд ингээд маань сургалт аль биесээр ингээд одоо онлайнаар яваад эхэлсэн байна. Тэгэхээр манай энэ төсөл маань бол одоо олон улсын хэмжээний одоо борлуулалт хийгээ явж байгаа. Тэгэхээр олон хүмүүс мэддэггүй. Гэхдээ одоо сонсч байгаа хүмүүс бол одоо биднэрээ бас бахархаад дэмжих хэрэгтэй. Тэгэхээр оюуны экспорт. Тий, оюуны экспорт хийсэн байна. Олон улсын зах зээл гарсан юм байна. Эдгээр зарчмуудыг ингээ ярьж байхдаа Германы бас мундаг ментор хөрөнгө оруулагч Бото Шефрийн номыг болдоо ихтер бол аяг уншсан. Энэ дээр бас тэн дээр ингээд бас яг энэ 5 хүчин зүйлийг цогцоор нь маш дис дараатай, маш практик, тасгалтай. Дээрээс нь өөрөөс чинь маш олон асуулт асууж яг өөртөө чинь тулж одоо ажилуулах ийм дасгалуудтай ийм ном байсан л да. Энтэй бол маш төстэй санагдчих. Тэгэхээр 10 жилд бид нарыг одоо сурж байхад үнэхээр энэ хувь хүний хөгжил чиглэл рүү хичээлүүд байсан ч болоосаа тэр бол математик, физикийн томьёо хэрэгтэй байсан ч юм уу, гүү ч юм уу гэж одоо хүртэл бодож байна л да. Таны хувьд одоо боловсролын системтэй одоо магадгүй хүүхдүүдийг одоо багаас нь тухайн төвшөнд нь тохирсон ийм сургалтуудыг ер нь ямар хэлбэрээр өгөх ёстой гэж боддог вэ? Харин яагаад бид нар бас насан туршийн сургалт хийгээд байгаа бас учиртай. Жишээл юу болсон бэ гэхээр одоо жишээл яг тэр Бодо Шефрийн ном шиг одоо манай энэ номчин бол ном гинэ. Манай энэ хөтөлбөр бол ерөнхийдөө ийм гарын авлагатай бас. Бүтэн жил хүүхэн өөр дээр ажиллах хэрэгтэй амьдралын луужин гэдэг. Энийг бол одоо манай сонсогч нар бол аль болох эрт олж аваад Монголд ийм гайхалтай зүйл бүтцсэн, бий болцсон ингэ явж байгаад энийг хэрэгжилж үзээд эний чи одоо гадаад хүмүүс бидрээс судалж авч штэ. Англи, Герман, Солонгос, Орос хэл дээр бий орчуулагдсан ингэ борлуулж байгаа. Одоо хятад хэлэн дээр тухай орчуулагдана. Тэгэхээр энийг заавал авч хэрэглээрэй гэж зөвлөмөр нэгдүгээрт. Хоёрдугаарт яагаад энэ одоо хөгжлийг системтэй болгох хаанаас эхлэх үү гэдэг нэг том асуулт. Тэгээ бид нар энэ асуултыг ер нь хаанаас эхэлсэн гэхээр бид нар бол зөвхөн хувийн хөгжлийн сургалт гэж эхэлсэн. Тэнгүүт компаниуд бол ингээл аваад эхэлж байгаа. За харилцан хандлагын хичээлийг ингээл эхэлсэн. Гэтэл тэн дээр очиод бид нар асуудлыг олох гээд байгаа. За найзуудаа энийг хаанаас нь эхэл шийдэх вэ? Одоо яагаад ажил дээр хүмүүс гарч ирчихэд ингээд өөрийгөө бүрэн зориулж чаддгүй. Яагаад ингэж нэг юм хувийн тоглолт хийгээд хувийн амбицтай байгуулах хөдлөө зүтгэж болдгүй. Наад бол ч их сургуулиас эргэтэл ийм ирсэн. Наад бол ч айгүй л мэрэгчлээ бороо сонгосон. За ингээд тэнгуут их сургууль дээр очдөг байхгүй. За их сургууль дээр очиж оюутнууд юу вэ яаж нээж ин
багш нартай уулзаад хэдүүл яагаад ийм сургууль анги сонгоч гэж. Мэдхгүй ахлах ангидаа бол нүдсэн бол их зүгээр байсан. Ер нь бол ахлах сургуульд л одоо гол юм өнгөрсөн шүү дээ. За тэнгууд их сургуулиас ахлах сургууль руу очиод ингээ багш нартай хэлж үгүй ээ амраа багш наадах ч ерөөсөө сургуулийн өмнөх боловсрол гэж их чухал юм байна. Ерөөсөө 2-6 насны чил ерөөсөө бараг л 70-80% сурчдгийн. Ерөөсөө наадал чинь цэцэрлэг зэрэгтэл ийм нөхдүүд ирсэн ингээл. За тэгэхээр бид нар сургуулийн өмнөх боловсрол дээр очиж хичээл заах хэрэгтэй ингээд очсон чинь цэцэрлэгийн багш нар зовлон гарч байгаа. Эцэг их дэмжихгүй болохоор ичнээ сайн сургууль тэгээд нэмэр алгаа амраа гшгээд тэгээд нөгөө хөөний өгч чи явсаар байгаад буцаад над дээр байдаг. Гэр бүлийн боловсрол гэр бүл гэдэг чинь бид нар байхгүй одоо тэгээд над дээр байдэрж байгаа байхгүй. За би хүүхдээ л яг дэмжихгүй болвол хичнээн сайн систем байлаа гэд гэр бүлийн оролцоо авахгүй бас явдаг юм. Тэгэхээр насан туршидын сургууль чинь бас яг чухал биш гэж хэлж болохгүй байхгүй. Өнөөдөр бид дөрөв ярьж ич эсвэл манай сонсогч нар сонсч ич хүүхдээ цэцэрлэгийн багшийг дэмжих сэтэл төрж байгаа байхгүй. За одоо ингээд мэдээж улс төрийн талаас ингээ ярих юм бол энэ системд нэг хяналт хэрэгтэй байдаг. Манай системийг би бас муу гэж боддгүй л дээ. Одоо шилбэл ингээл үнэхээр л лаглаг юм зохиогоол одоо ингээл бодлого хэрэгжүүлээ. Гэвч энийг нэг хяналтын систем гэж нэг аягүй чухал юм байна. Яг ямар үр дүн гарсан бэ хэмжээд урамшуулаад засаад залруулаад ингээд уялдаа холбоо юм уу те. Яг улс төрийн нөгөө докторгүй байдал гэдэг юм уу одоо улс төрийн нөхцлөөдөөс болоод энэ зүйлүүд чинь гацчаад байдаг. Ер нь бидний хүсэл мөрөөдөл гэвэл ердөө яг энэ. Яаж энийг энэ байгаа нөөц болцоо хүүхдүүдтэй өрөнгөөр болох вэ гэж бодож байна. Яаж боловсрын системийг тэ одоо нэг айтайхан болж байсан гоё болох вэ? Бидэрт бол одоо ингээд заамаа гэд шууд ингээд өрүүлэх юм бол одоо ингээд явах бэлэн байгаа байхгүй. Гэхдээ энэ чинь нэг хүн хүсээд хийждэг юм биш. Энэ чинь маш олоолаа байж, хамттай байж ингэж харилцсан бүх юм хоорондоо харилцсан хамааралтай. Яг сая амьдралын 5 чухал салбар гэдэг шиг хүнийг 5 салбарт нь хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Ирээж надаас асууж байгаа би яг ингэж л хэлнэ. Боловсролд энэ 5 зүйлс байх хэрэгтэй. Хэдэн хувьд математик байх хэрэгтэй. Хэдэн хувьд нь яг саяны тэр эрүүл мэндийн тухай ойлголт, санхүүгийн тухай мэдлэг те. Тэгээ маш олон харамсалтай хэцүү кейсүүдийг харж байгаа. Ялангуяа урлаг спортын салбарынхаа маш залуугаар тэтгэврт гардаг. Тэгээд ямар санхүүгийн мэдлэг байхгүй байж байгаа л 30-40-тэй тэтгэврт гарчдаг. Тэр хүмүүс амьдрал дээр ямар хүнд байдалтай тулж хаана нөгөө санхүүгийн боловсрол тэр одоо Америкийн одоо сагсан бөмбөгийн NBA-гийн одоо хүртэл олон саяын хөрөнгөтэй байж ийснэ. Тэтгэврт гарсныхаа дараа маш хурдан хугацаанд дампуурдаг хүртэл одоо тэр санхүүгийн боловсрол байхгүй. Харин тэгэхээр энийг бол улс нь өөрөө эцэг нь юм бол үр хүүхдээ яах вэ? Системтэйгээр хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ бид нар одоо сайн дураараа явж шүү дээ. Тэгээ энийг нэг мундаг байна гэх гээгүй л дээ. Зөв яг энэ чинь арт иргэдэн өөрсдөө олж харчаад бид нар ингээд хизээ хүн улс төрч болох вэ гэхээр улс төр их хурлын гишүүн болохоор болохгүй байхгүй. Одоо энэ салбараа сайн дураараа ингэж өвлж явж ижил бид нар улс их орноо хөгжүүлж байгаа болохоос биш. Заавал тэр позишн дээр очихороо хийж байгаа юм бас биш. Тэгэхээр манай төрийн бус байгууллагууд маш сайн ажиллах хэрэгтэй тий. Одоо манай залуучууд өөрөө карьераа бас ингэж зүг ойлгох хэрэгтэй. Карьер гэхээр ганцхан нэг байгууллагт ороод тушаал ахих тухай бодоод байна. Энэ мөн л нэг хэлбэр мөн. Гэвч энэ жоохон том зургаар харах юм бол байгууллага сонгох биш. Эхлээд салбараа сонгож аваад тэр салбарынхаа төлөө албан тушаал байсан ч үл хамааран байхгүйсэн ч үл хамааран энэ салбарын асуудлыг шийдэхийг зүр сэтгэлдээ дуудлага эхлээд олж авах хэрэгтэй. Тээж авах хэрэгтэй. Тэгжиж жинхэнэ нөгөө даравч талдаанд боловч хултаа гэдэг шиг энэ ийм залуучуудыг хэн ч оногч чадахгүй байна. Яа тэгэхээр энэ залуучууд зөвхөн ажиллаар тодорхойлогдохгүй гэсэн. Салбараараа бас зүр сэтгэлийн дуудлагаараа тодорхойлогдно. Ингэж имийг нөгөө одоо улс орн өөрчлөгдөх байхгүй. Тэгэхээр одоо хэдүүлээ бүгд сонгуул руу өрсөлдөж байх шаардлага. Одоо манай залуучууд бити дэгш сандраад тий барьцаалтаараа тий эхлээд ямар ч байсан яг үгээр хинбэ би хинбэ би аль салбарт байх ёстой хүн бэ би юу шийдэж чадах вэ хамтдаа юу хийж чадах вэ хэрвээ ингэ явах юм бол цаг нэрхэртэй болно шүү дээ тийм шүү дээ. За цар тахлын үед одоо ерөнхийдөө сургалтын төвүүд хаагдчихлаа. Тэгэхээр танаа төв шиг одоо ингээд яг байгууллагаараа ордог сургалт юм одоо энэ WeChat буюу одоо онлайн хэлбэр рүү бас орж ийн цахим хэлбэрээр орж ийн мэдээж бас ялгаа байгаа одоо таны тайзнаас авдаг мэдрэмж одоо цахимаар одоо танаа сургалтууд орж байгаа шүү дээ. Facebook-аар ингээд 3 өдөр болно хичээлүүд орж ийн, 1 өдөр болно өглөөний цайтай хичээл орж ийн. Хэр ялгаатай байна? Ер нь хүмүүсийн сурагч нарын авч байгаа мэдрэмж өөр байна уу? Таны өгж байгаа мэдрэмж ямар шүү байна? Мэдээж яаж адилхан бах вэ? Шал өөр байна. Гэхдээ телевизээр ярих нэг өөр хэрэг, камерын өмнө ярих нэг өөр хэрэг, подкастын дээр суух нэг өөр хэрэг тий. Амьд сургалт нар бас нэг өөр хэрэг. Гэвч одоо энэ чинь давагчгүй хүчин зүйл гэдэг утгаараа бид нар энэ дижитал шилжилтгээл бараг
одоо сүүлийн бараг л 10 жил ярьчүү те. Одоо ATM гээл ингээл те. Тэгтэл энэ чиг утгаараа одоо яг ингээд нөгөө байгалийнхаа юугаар одоо хөшүүргээр гэдэг юм уу те. Одоо ингээд энэ дижитал шилжиж хэрэгжиж штэ. Тэгэхээр одоо хүссэн үсэг хэдүүлээ одоо цахим орчинд юм цаашаа явуулах болно. Энэ нэг талаасаа аюулгүй. Нөгөө талаасаа одоо спикерүүдээс нэг том одоо чадвар шаардж байгаа. Тэ чи камерын өмнө амьд байдаг шиг заах боломжтой бол боломжтой. Тэгэхээр яг энэ чинь нөгөө одоо манай улсыг нэг хөлгөн онгоц гэж үзэх юм бол цахим болох ёстой гэдээ өрүүлээ дартсан байгаа шүү дээ. Тултал дартсан байгаа шүү дээ ийшээ. Гэвч энэ шилжилт чи өөрөө удаан шүү дээ. Тэ ингэж орж яд нэг чиглэлээ өөрчилчих юм бол тэгээ хурд нэмэгдэх боломжтой. Тэгэхээр яг одоо жоох удаан байна. Би ч гэсэн жоохон дасаагүй хэцүү л байна. Манай хүмүүс ч гэсэн тууштай 30 минут юм үзэх бас л чанга гоох. Сахилга шаардсан шүү дээ. Энд чинь хоолоо идэхүү, гэрээ цэвэрлэхүү, лайв үзэхүү. Тэгэхээр аль нь жоохон хугацаа хэрэгтэй гэвч энэ хизээч урдных шиг бүх юм амдаар явахгүй байх магадлал маш өндөр байгаа шүү л гэж одоо ойлгох хэрэгтэй. Тийм учраас хэдүүлээ дижиталтай хамтлаа. Тэгэхээр зайнаас ажиллахад хүртэл хүн гэртээ байхаар сэтгэлгээрээ өөртөө амрах сэтгэлгээтэй байд юм байна л да. Тэгээд тийм учраас тэрийг давахын тулд яг ажил дээрээ байдаг шиг эмх журамтай байх юм бол энэ мэт дижитал шилжилт одоо арай бас хурцах юм болоо хүн одоо түрүү ярьсан бүх асуудлуудыг ингээд хараад дүгнээд үзэхээр яг эцтэй яг бүгд дээр өөрсдөд маань одоо бууж ирж байгаа гэдэгтээ бас зөвлөж хэлж болох юм болоо гэж бодож байна. Тэгэхээр Амраа багштай баярлалаа. Өнөөдөр маш олон сэдвээр гүнзгий өөрийн туршлагатайгаа холбож яг бодит амьдралын үнэхээр ой тоонд буухаар сонирхолтой ярьсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа.